Сайн байцгаана уу? MyTV подкастын маань шинэ дугаар эхлэж байна. Энэ удаагийнхын дугаараар та бүхэнтэйгээ уулзуулахаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Эрдэнэ Очир хичээгээ урьсан байгаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэнд. За уран бүтээл ол зомог ихтэй байх үед нь таныг бас зочноор урьсандаа бас их баяртай байна. Баярлалаа. За тэгээ шинэ киногоо үзэгдэж авч байгаад бас баяр хүргье. За баярлалаа. Үүлэн сэтгэл гэдэг нэртэй кино тийм. Үүлэн сэтгэл гэж кино. За тэгээ ер нь жил хагасан ажил болж байна. Тэр ерөнхийдөө зохиол бичих эхлэхээс ахуулаад нэг ч одоо чи 24 он гэдэг чинь 22 оноос зохиолоо бичих эхлэв. Тэгээд 23 оны хавар бэлтгэл ажиллаа гээд 100 зураг аваад өвөл техник пост продакшны ажиллаа гээд одоо ерөнхийдөө бэлэн болоод тэгээд нээгдэж байна да. Ямар жанрын кино вэ? Ер нь бол драма. Тэгтээ татгшаага чиглэлтэй татаад сэтгэл зүй тал руугаа нэлийн хэлбэсэн драма гэж хэлж болно. За энэ кино төсөл дээр чинь та зохиолоо бичсэн, тэгсэн, найруулсан, бас өөрөө тоглосон байгаа тийм. Тэгээ продюсераа хийгээд одоо киноныхаа маркетинг хийх гэж байна. Тэг чинь одоо киноны маркетинглээ ажиллаар. Ер нь бол бүх юма талгаадаач ингээ бүх юм нуруунд дээр ирэхээр бас нэлийн чанга байна. Нэгдүгээр, хоёрдугаар гэвэл найруулж байгаа бол анхны кино. Түрүүнд нь бол кинонд тоглож гүйж явсан нөхөөс найруулж явсангүй. Жүжиг бол найруулж явсан. Тэгээд яг хуу тэр жүжиг найруулж исэн нэг баг саг туршлагандаа бас найдаад тэгээд ер нь кино найруулахаар шийдээд тэгээд ажилласан. За тэгээд зохиолын хувьд өөрсдөө бичсэн манай инхүүшгээд мэдэндээ баасан жаргал гэж үчих чинь. Тэр баасан жаргал нэр нь бол алгуулсан. Инхүүштэй баг инхүүшгийн бүгд инхүүш, гэрийнхэн инхүүш гэдэг. За тэр дүүтэйгээ одоо ер нь бол 10 гаруй жил хамтарч ажиллаж байна. Төрөө уран бүтээлүүд дээр нэг нь тоглодог, нэг нь найруулдаг, хамт бичдэг, хамт жүжигээ хийдэг ингээд нэлээд олон уран бүтээлийн хамт бас 10 гаруй жилийн хугацаанд гарлаа. Тэгээ сая одоо хоёулаа хамтраад кино хийгээд бодож жагаад маш зөрөгтэйгээр шийдээд тэгээ хоёулаа хамтдаа зохиолоо бичээ, хоёулаа хамтдаа найруулад тэгээд хоёулаа тоглоод нэгийгээ тоглохоор нөгөөх нь найруулаад намайг тоглохоор тэр маань найруулад ингээд хоёулаа нийлж ингэсээр байгаа. Тэгээ мэдээжээр манай баг хамт олон бүгд дээр ингээд өөрсдийнхээ хичээл зүтгэл хүч хөдөлмөрийг оруулаад ингээд кино маань ер нь бэлэн боллоо. Зохиол юуны тухай кино юм бэ? Товчхондоо хэлвэл. Товчхондоо энэ хүний татаад мөн чанар руу бас нэлээд гүнзгий орсон. Тэгээд бидний хэрэгс хитээдсэн хүсэл гэдэг зүйл эргээд ямар зовлон учруулдаг талаар л дуртах хичээлээ те. Та ер нь ингээд уран бүтээлүүдийг харахаар ер нь юм өөртөө ярьсан, дотор руугаа өнгөйсөн, өөрөөсөө ухсан тийм төрлийн уран бүтээлүүдийг ер нь дээр илүү их ажиллах, дээрээс нь өөрөө санаачилж хийдэг нь тийм төрөл рүү илүү их сонирхолтой юм уу гэж харагдаж байна. Тий. Одоо яг ингээд техник технологи хөгжиж байна. Дэлхийн ертөнцийн их гоё болж байна. Глобалчлалтай ингэх тусам нөгөө хүн гэдэг амтан чинь өөрөөсөө ингээд салаад яг өөрийнхөө мөн чанараас холдоо яваад байгаа юм шиг санагддаг л да. Би тэр нь сүүлийн нэг 20 гаруй жил энэ талын сэдвүүрөө өөрөө их шумбаж орсон. Яг амьдралын шаардлагаарч тэрхүү зүгээр өөрөө үзэл бодолчих үү, сонирхолчих үү тийм шугамар. Тэгээд яг нэг хүнээрээ байж байгаа хүчгэнсэн л гэж боддгийг. Тэгээд тэр үднээсээ ч ингээд ботсон. Ер нь одоо хүмүүс нэгнтэйгээ харилцаа их хол болж байна тийм нэгнээсээ их холдож байна. Тэр тусмаа нөгөө яг бид нар ямар зорилтоор төрсөн гэдэг юм ингээ мартагтаад байгаа юм шиг санагдах тусам тэр сэдвүүрөө байгүйх ормоор хаяа ч гэсэн дуурмаар сошиал дээр би ямар сэтгэл судлаач биш, би түүхч биш те, би ингээд одоо нөгөө инфлюенсер тэр мэд биш, би зүгээр жирийн нэг уран бүтээлч. Гэхдээ бид нар бол нийгэмд соёл түгээгтэй хүмүүсийн ухамсар, оюун санаанд бид нар тодорхой хэмжээгээр өөрсдийнхөө хэмжээгээр тэдний сэтгэлийн боловсралт нь хувь нэмрээ оруулж авах ийм үүрэгтэй хүмүүс гэж боддгийн үндсэн дээрээс энэ талын сэдв ерөнхийдөө жоохон дутагтаад байна уу?
жоохон энэ талаар хүмүүс маань бодмоор жоохон харагдаад их ингэж ингээ бодоо тэгээд тэр тал руу ингээд ерөнхийдөө уран бүтээлүүдэд нэлээд хичээглүүлдэг. Та ингээ сая хүний мөн чанар гэдээ ярьлаа. Одоо бид нар магадгүй илүү шинж чанартай хувьсан өөрчлөгддөг зүйл дээр илүү их анхаарлаа хандуулдаг болчихсон. Тэгэхээр уран бүтээлээр дамжуулаад тэр мартагдаад байгаа мөн чанарыг нь гаргаж ирнэ гэдэг таны одоо хүн болж төрсэн хувь тавилангийн одоо үүрэг үү? Тийм. Тэгээ одоо миний үүрэг миний амьдралын ерөөс нэг том хэсэг л гэж боддгийн. Тэгээд ягаад ч уран бүтээлч мэрэгжил сонгосон тий. За дунд нь нэг 8-9 жил завсарсныг тооцвол ер нь урлагийн тогоон дотор орж ирээ 30 гаруй жил болж байна. Тэр жилүүдэд бас асгаар нэг 20 морь гарчиж байгаа хаа. Тийм тэгээд энэ мөн чанар гэдэг чинь аюу юм хитрхи ерөнхий үгэлтэй. Тийм тэгээд мөн чанар л гэдэг нь баг хүн болгоны амнаас гардаг хэрнээ тэрийг ингээ бид нэр ойлгохгүй л яваад байгаа юм шиг санагдаад байгаа юм л та. Тэгээ мөн чанар гэдэг нь яг юу юм гэхээр за хүн нэг л удаа төрнө шүү дээ. Яаж ч амтарсан яа миний дур гэлтэй гэтэл бас тийм биш. Нэг хүний эрх, нэг хүний юу нөгөө хүнийхээ эрхээр хязгаарлагддаг гэдгчлэн тэгээд энэ хамгийн арсаар зүйлээс л тэр мөн чанар гэдэг юм эхэлж байгаа юм санагддгийг талархлаас тийм ээ нэг нэгийнхээ зөвхөн хүндтгэхээс яагаад бид нар өнөөдөр ингээд сошиал ертөнцөөр ер нь зүгээр гудамд ч гэсэн их тааралдаж шít нэгийг хитрхи хатуу үгээр хэлж जैन тий. За мэдээж шодрох бус юмны төлөө тэмцэх нь бол зүүн хэрэг. Энэ бол байж болшгүй зүйл. Гэхдээ энийг хэлэх ухаан гэж хүн чин юун төлөө амтнаас ялгаатай нэг ухаан гэдэг нэг юм байгаад байгаа үлээ тий. Заавал нэгийг харлуулж тий сэтгэлийн одоо эмзэглүүлж гомдоож нулимсыг барж тэр бүх хэл хатуу үг үл хүндэтгэлээс болж амиа хорлох тохиолдлууд ч одоо маш их гарч шүү дээ. Тэгээ энэ бүхэн бол хүн гэдэг амтны эмзэг сэтгүүн юм болов гэж би бодоод идэгий. Орчлон аруугийн бүхий л зүйлсүүд нэгдэжээж бидний өнөөдрийн нэг хэрчим талхыг бий болгож байна гэдэг цаад мөн чанарын л ойлгомоор. За жишээлбэл нэг ширхэг үүр тарилаа тий. Тэрийг ургуулахын тулд мэдээж хүний хүч хөдөлмөр байна. За тэрийг тайрн ургуулна газрын анги. Тэгэхэд нар хэрэгтэй байгаа хгүй. Нарны гэрэл хэлж тулаа. Тэр хөрс шороо байхгүй бол юндаа тарих уу. За тэр чи усаар услан тийм ээ. Тэгээ ингээ агаар ингээ бүхий л зүйлүүд нэгдэжээж тэр тариа ургаад тэр тариагаа урааж аваад тал инхээр нэг хүний хэрчим талхны төлөө орчлон хорвоо тэр аяараа хөдөлж бэж нэг ширхэг юм үүсдэг юм а. Энийний төлөө бид нэр бүхий л амьдрал бүхий л зүйлд ингээд баярлаж талархаж явах хэрэгтэй юм байна гэдгийг л би тэгж бодоод байгаа. Тэгээд бусад хүмүүс юу гэж боддгийг би мэдэхгүй тий. Тэгээд энийг ойлгочих юм бол бид нар нэг нэгийгээ хүндэтгэх юм байна. Бүгд нэг нэгийгээ хүндэтгээд эхлэх юм бол бид нарын донд одоо мум мухай зөрчлүүд тий амьдралын хар бараан зүйлс арай бага болох юм болоо бидний амьдралд үүрч явах зовлон нэмэрх юм болов л гэж нэг тиймэрхүү юм бодоол бүтээлүүдээ нэг за нэг ингээд дуурчаансан гэл ингээд боддог. Заавал бид нар агуу зүйл бүтээхгээ ингээд дайраад байх биш. Зүгээр л нэгийнхээ тэ үгийг ингээд жоохон ойлгоод за бүр үгийг битээ сонсолтоо. Тэгээ нүдийг хараад яагаад ингээд нулимс гэлэгнэ юм бол яагаад ингээд ийм хүчөөх юмд энэ хүн инээж байгаа юм бол тийм. Тэгээ яагаад ингээд хэдэн өдрөөр ярихгүй дуугаа ураацсан юм бол тэгээ энэний цаана ингээд тэр хүн болгонд зовлонгүй хүн гэж байхгүй, жарахгүй байгаа хүн гэж байхгүй. Тэгвэл бид нар бас нэгэнтээ хүн болоод төрсөн юм чи ахиухан жаргал үзвэл бас гоё л биш үү амьдрал тийм ээ. Бид нар зовхгүй ч төрөөгүй тодорхой л ах ер нь бол за яах вэ тэгэл тэр үйл мөр гээл ингээд дамжиж ирдэг ертөнцийн эргэлдэг цикл микл янз бүрийн юм байдаг баг. Гэхдээ бид нар эцэст бүх юм яг өөрсдөөс бидний өөрсдийн дотроос бидний бодлоос бидний өөрөө өөртөө төлөвшүүлсэн тэр ухамсараас бүх юм шалтгаалаад байна гэдгийг хүн нэг бүр ойлгочих юм бол манай дээдсүүд одоо бид нар бол дооцсойхон шүү дээ. Жирийн уран бүтээлч нар тийм ээ. Ингээд бид нар ялгаа байхгүй эцсийн дүнд бид нар зүгээр л мах цуснаас бүрдсэн ийм бие махбодтой ив ижилхэн хүмүүс зөвхөн бид нар хэлбрээрээ л ялгарч байгаа. Тэгэхээр ингэж бодохоор хүн нэг бүрийн ирээдүйн
өөрийнхөө өрөөлийн эх орныхоо гэл дэлхийн ингээл цаашлаа яваа тий. Хөгжил твшил аз жаргал гэдэг юм ингээд энэ дэлхийд хэрэгтэй хүн бүрт хэрэгтэй болохоор тэр аз жаргал нь хаанаас эхэлтiin бэ гэж ухраага ботхоор л яг энэ дээр л ирээд байгаа юм. Надад санагдаад байгаа юм л та. Тэгэл хүн бүхэн энийг ингээд дотор ингээд шингээчих юм бол бид нэр арай л илүү сайхан амьдрах юм шиг л санагдаад байгаа. Тийм боломж өгөнд биднэрт байгаад байгаа шүү дээ тийм. Байгаа шүү дээ. Өнөөдрийн нийгмийн хүмүүсийн бодол сэтгэл юмыг үзэх арга өнцөг их өөрчлөгдөж байна. Тэгээд бүх зүйл минийхаар маш их хэлбэрлөх нэг хэсэг хугацаанд хит их хандаж ирснээ тэ хэлбэр гэдэг ч одоо тэрэнд мөнгө орж ийн тэ гой хувцах унар одоо тэ зүгээр бүхэл зүйл гадаад үзмжин дээр яригддаг. Мэдээж хүн гоё байх хэрэгтэй шүү. Тэр бол тодорхой. Нөгөө Чеховын үг гэдэг шүү дээ. Хүний татрах нь гоё байх хэвээр, хувцс нь гоё байх хэвээр, шүд нь гоё байх хэвээр гэдэг. Бодол нь гоё байх хэвээр, уншиж байгаа юм нь гоё, амьдрал нь гоё. Ингээ бүх юм гоё байл хүн ингээд маш их гоё аз жаргалтай байна. Энийг гоё байлгах бүх боломж өнөөдрийн нийгэмд байна. Тэгэхээр нөгөө тэр хэлбэр гэдэг хутгуунаас арай жоох ингээд орчин үеийн залуучууд ингээ хөндөрөгч яг жоох ингээд холдоод байгаа юм шиг харагдаад байгаа л да. Эднэр хитрхийх гой ганган байдлыг те хитрхийх ингээд амар өндөр хэрэглээг бас нэг тийм таашаахаа болж эхэлж байна. Энэ бол зүгээр л ямар ч хэрэгцээ үзүүлэлтийг ингээ ойлгож эхэлж штэ. Их энгийн байдал үйж байна. Энгийн юм агуу гэдэг үг нэг гой шилдэг үг байдаг штэ тий. Тэр шиг зүгээр энгийн бах яагаад агуу гэхээр энгийн байна гэдэг чинь л өөртөө амар амгалан байгаад. Амар амгалан гэдэг чинь л нөгөө нэг аз жаргал. Тэгэхээр тэр агуу юм болоод байгаа юм болов гэж бодвол. Тэгээд орчин үеийн хүмүүс маань одоо ингээд дийлэнхтэй ингээд ялангуяа манай монгол хүмүүс айгүй угаасаа тийм цуснасаа их гоё дотоод хүний ертөнц рүүгээ чиглэгдсэн тийм төрлийн ард түмэн шүү дээ. Тэгэхээр нөгөө энийг яг нөгөө аж амьдралын байдлаас лод нийгмийн шалтар балдар байдлаас лод ч юм уу ерөнхийдөө хэсэг хугацаанд жоохон мартгаж байгаа. Одоо эргээд тэр л хүнд хэрэгтэй байсан юм. Энэ л бидний аз жаргал юм бинтгийг ойлгохгүй л ингээл буцаа тэрийг нэхэн сандах гал ингээд цаанаас нь цусна ингээл энэ шүүгээ хилээд байгаагаа ингээд жоохон мэдрэх гээд байгаа юм шиг санагдаад байгаа болохоор энэ дээрээс нь дахиад бүтээлүүд маань энэ тал руугаа ингээд бас дуурсан байвал зүгээр юм болов уу гэж баатах юм дагч. Та түрүүн ингээ ярьлаа орчлон дэлхий дээр бүтэж байгаа нэг үр ч гэсэн маш олон одоо зүйлсийн хүчин зүйлсээр шалтгаалж бий болдгоо гэж. Тэгвэл өнөөдрийн Эрдэнэ Очир гэдэг хүнийг өнөөдөр энд өөрийнхөө санаж батсан уран бүтээлээ хийгээд явах өнөөдрийн Эрдэнэ Очирыг бүрдүүлсэн тэр хүмүүсийн тухай хоёлаа бас нэг эргээ санаад ярих уу? Хамгийн түрүүнд бол мэдээж миний ээж аваар намайг төрүүлсэн. Тэгээд ээж аваа штэ хүн болгон мэдээж тэгэл насан туршдаа залбирч аав. Тэнгэрт байгаа ээж аав минь хоёлаа. Тэг яг өнөөдөр ингэж яриа сууж байгаа хэрвээ хардаг бол сонсдог бол энэ маань аваа нэг юм ойлгох гээд байгаа юм уу да гэж бас баярлж магадгүй л юм да гэл заримдаа боддгийг. Тэгээ мэдээж намайг өнөөдрийг хүртэл ингээл уран бүтээлээ өөрийнхөө хүссэн бүтээлээ хийгээ явж байгаа. Энд бол маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа. За тэгээд мэдээж их сургууль төгсгсөн багш нар минь, найзууд минь, тэгээ миний үтсэн толсон амьдрал уран бүтээлч нар минь тий ингээл бүх юм нэгдэн нийлжээж л одоо би гэдэг нэг хүн нэг амтан гэдээ яваад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр энэ кино хийх болсон шалтгаан бас мэдээж миний үтсэн толсон юмнуудаа бас нэг толботой манай Монголын кино урлаг, тайз дэлгэцэн урлагийн уран бүтээлч нар маш сайхан хүмүүс байдаг. Яагаад тэд нар сайхан байна вэ гэхээр урлаг гэдэг юм өөрөө яалт шүү хүний дотор руу нөрөө давхиж орж явж идэг ийм зүйл гэдэг. Тэгэхээр ялангуяа жүжигчдийг манай мөгнө уучлаарай. Миний багш саврагч маань энэ бол ийм хүн судлал явахын шимний хөлт. Та нар зүгээр ингээд тайзан дээр гараад алиалагч болоогүй шүү дээ. Та нар хүн судлаач нар. Тэгээд эргээд хүн ийм байна. Ингүүл зөвдөж гин, ингүүл буруудж гин, ингүүл ухаарж гин, ингүүл дуусч гин, ингүүл хөгжиж гин гэдгийг судалдаг тийм хүмүүс болж байгаа. Тэгээд тэрийг судалсан мэдсэн юмаа бусдад ойлгуулах гэж
Тэ ингээ хүн судлалын ийм мэрэгчлэн урлагийн ийм их салбарын мэрэгчлэн болж байгаа юм гэж ус. Тэгээд энэ яг үнэн ч юм шиг санагдсан л. Тэгээд хүн чинь хамгийн эхэлж өөрийгөө судлах хэрэгтэй байгаа байхгүй. Өөрийгөө мэдээгүй, өөрийгөө таниагүй гэж тэгээд бусдад зааж зөвлөх нь ч daashи ингэдэг гээд тахын чаашаа. Тэгэл хүн болгоно л тэгж боддог л. Би одоо яагаад төрсөн? Яагаад би байгаад байгаа юм бод. Заримдаа их сонь бодно шүү дээ. Тэг яагаад би ингэ байгаад байгаа байхгүй ингэ. Юм тэгээд яагаад төрсөн гэл. Тэг яагаад амьдрал ийм байгаа юм гэл. Тэгэл энийг өөрөө эхэлж ойлгохгүй шүү дээ, мэдхгүй. Залуу наснд ойлгох ч юмгүй л явлаа. Саяхнаас л ер нь бол нэг хэдэн жилийн өмнөөс л тэр ном судраад уншиж хахад л ийм байдаг, тийм байдаг, ийм юм тоолсон гэсэн ухаант мэрэгдүүдийн ном судрыг уншиж хахад л нэг хагас ухс гээл ингээл нэг жоохон ойлгох юм ирнэ л дээ. Тэгээд би бас өөрийгөө таньж мэдсэн ч юм биш, таних гад л ядаад л байна. Тэгтээ ерөнхийдөө нэг бас нэг юм нэлээх ойлголт авсан гэхүү дээ. Тэг яг тэр үндсэн дээрээсээ л нөгөө нэг ойлгож эхэлсэн юм аа л хэлчихгээд ойлгож эхэлсэн юм аа хэлчихгээд заримдаа нэг их ингээд уйлж байгаа үнэх ч юм уу ингээ харахаар тэгж бодогддог л да ингээ энэ хэрэггүй юмд уйлж юм ч гэх юм уу тий. Тэгээ би 20 жилийн өмнө яг ингээд суужсэн. Энэ бол хэрэггүй л байд юм бэлээ ч гэдэг юм уу ингээд энэ бол цаг хугацааны ирэхээр амьдралын ирэхээр тэгэл хүн бүхэнд ойлгогдно л та. Хүн бүхэнд тэр гоё юм ойлгох тэр ухаан ухамсар бүх юм байж байгаа. Ганцхан бид нөгөө тэрийг өөрөө өөртөөгөө байх тэр хугацаа л гаргаж өгөх байгаа юм шиг санагдаад идэг. Хугацаа хэрэгтэй өөртөөгөө байх. Өөртөөгөө байна гэдэг чинь өөрийгөө тайвшруулах, юм ойлгуулах тий өөрийгөө хүлээн зөвшөөрөх, эсвэл хэрэггүй зүйлсээ хаях, хэрэгтэй зүйлээ өөртөө бий болгох энэ л зүйлүүд юм шиг байгаа. Тэгэхээр эн чин эргээл нөгөө нэг амьдралын аз жаргалтай хийж байгаа ажлын бүтээмжтэй шууд холбогдол явчихад байгаа юм шиг санагдаад байна л да. Та тэгэж ингэж ойлгож авах үедээ за энийг хайчи, энийг авч үлтээ гэдэг шийдвэр дээр очиж байгаа шүү дээ. Зарим үед хүн угаасаа тэгэл зарим хувцас хүртэл энийг авч үлтээ, энийг гэдэгтэй адилхан тий. Тэгвэл та өөрийнхөө одоо ямар зүйлийг авч үлдсэн бэ? Одоо хамгийн сүүлд ингэж асуухаар танд юу бодогдчих чинь. Энийгээ л би одоо ингэ сайхан тортод аваа явчих гэж таны амьдралд байгаа тэр гоё юм юу вэ? Би ч нэг юм хүн харахаар нэг тийм хатуу хөтөөч юм шиг тэгдэг. Тэгээд надад ирж байгаа дөрүүт чинь бас гоё шүү дээ. Дандаа. Ихэнх нь ингээд жоохон эсрэг тал руу юм дөрүүт идэг. Тэгээд нөгөө хэлбэр нь тэр байхгүй гадна харагдах нөхцөл нь. Тэгэхэд миний сэтгэл дотор бол ингээд би ингээд юм амар хэмзэлж тэгээд тэрнээс хитрхийг шаналдаг байсан би. Ингээл ерөөсөө маш их шанал нэг жоох юм болоход л ингээл имзэглээл баг 7 хоног дугуйтан бурахгүй. Яа 2 өдөр уйлдаг юм уу ингээ бүр тэгээд тэрүүгээрээ би өөрийгөө тарчилган тамлаадаг байсан байгаа байхгүй юу. Одоо ингээ бодохоор ингээ ямар ч хэрэгцээгүй зүйл тэнд одоо нэг хүн нэг үг хэлсний төлөө ч юм уу энд надад миний амьдралд байх ёстой зүйл тохиолдсны төлөө яагаад би энд имзэглэж байгаа юм гэд сүулдэ боддог болсон. Тэгээд хамгийн сүулт нь би маш гоё нарийн мэдрэмжтэй юм байна. Энийг үлдээгээ тэр хэрэггүй зүйлд имзэглэдэггүй бай гэх юм байна гэж бодсон шүү дээ. Тэгээд үе ингээл цоцгалдаг. Тэгэл тэнгуут ингээд бас өөрийгөө ингээд нөгөө сэтгэлээ жоохон тогтоож сурах гал юм л та. Бидний мэрэгжилч ялангуяа нөгөө өндөр эмоцтой холбоотой мэдрэмж эмоцоор бид нөгөө ажиллаа хийдэг хүмүүс. Тэгэхээр нөгөө угаасаа төрөлхийн жоохон юм эмо хүн ихтэй хүн чинь тэр нь ингээд сөхөгдчих гээд идэг байхгүй. Тэгээд ерөнхийдөө хэдэн жилийн өмнөөс хүн ер нь эморох ямар ч хэрэггүй юм байна. Энэ ерөөсөө л миний аим шигэн зовлон энэ л хэлсэн юм байна л гэж бодож эхэлсэн. Тэгээд тэр юм ингээ хаягдчихаар ингээл бүх юм болж л байдаг, энэ байж л байдаг те. Энэ ингээл өнгөрнө. Ингээд 50 л хандах хэрэгтэй
Тэгээд өөрийгөө тайвшруулж ийн гэсэн үг. Тас айгуу гоё хэлж байгаа байхгүй. Би бол маш эмзэг. Тэгээ ингээд нөгөө эмзэг хүн гэдэг чинь жижиг гэлтгүй бүх зүйлийг ойлгож мэдэрч ингээд аваад байгаа юм баа даахгүй. Гэтэл нөгөө тал нөгөө ямар нэгэн зүйл чинь сайн бугүй муу талтай яаж харахаас болж байгаатай адилхан тэр эмзэг талаа та би маш эмо гэл тэг эмзэг гэл аваад байвал нөгөө бүх юм дээр эмзэглээл доошоо унаал ингээд байжсэн бол эсрэгээрээ та эргэж хараад хөвөө эмзэг биш эн чинь бүр маш эмзэг нарийн мэдрэмж надад байд юм байна гэж нөгөө гоё талаар нь хараад хөгжүүлээ авсан шүү дээ. Тий одоо тэгж хичээж л энэ одоо ингээд би хөгжсөн би ингэсэн гэх бол үнэхээр утга тэр бол болоогүй. Олон хүмүүс таныг тэр нөгөө аав кинон дээр нөгөө ээжийн дүр дээр бол айгүй онцолж харж аваад хүүх хин ямар айхтар ээж вэ гэж алж исэн. Тэгээ тэр их богинохон гардаг хэрнээ та бүр хизэж мартахгүйгээр ингээд үлдээчихсэн байгаад байгаа байхгүй юу? Тийм тэгээд тэр нэг л сцен л тийм нохоо тэрчээд хүүхдээ орхидог шүү дээ. Тэр бол ингээд зүгээр үйлдэлээрээ харагдаж байгаа тийм. Тэгээд тэр чинь нөгөө нэг багш нарын зааж өгсөн тэгээл нэг театрт нэг хэдэн жил ажилласны нөгөө туршлага гэх үү дээ. Тэгээ ингээд бид нар чинь ажиглалт хий гэж явуулдаг шүү дээ. Биднээс чинь бүр оюутан багтал зөндөөлөх явуулдаг. Одоо тэгээд тэр датцсан байгаа байхгүй юу? Ингээ бусдыг зүгээр ингээ очиргоо өдөөс нараал ингээ гөлрөө суугаад тахгүй шүү дээ. Ингээ ийшээ харж ахтай ажигладаг тийм привичктэй болцсон байгаа. Тийм дадал зуршилтай нэг мэрэгжлийн өвчин гэдэг шиг. Тэгээд яг урд нь бол би тийм хүү харж исэн байхгүй. Харж исэн болохоор тэр хүнийг ингээд ийм байдаг шүүгээ илэрхийлэхэд надад ойрхон болчихж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар гэх юм бол найруулагч тэнд ажиллаж байгаа уран бүтээлч нар надад айгуу гоё юм нөгөө даалгаврыг маш ойлгомжтойгоор өгч байгаа. Тэгээд ямар нэгэн дүр бүтээх энэ төр гэдэг бол ганцхан тэр жүжигчин ингээд өөрөө сайн даа нэг авьяастад ингээд байгаа юм шиг. Энэ юусе баг хамт олонны ажил гэдэг. Одоо ингээд бид нар нийлж байгаа л тэрийг нэг гаргасан. Нэг одоо дүр бүтээсэн гэх юм цаашаа яг үнэндээ. Зүгээр л эднэр нийлж байгаа л яг эби найруулж исэн. Зэбо цэрэн болд байсан. За тэгээд эднэр ингээд шинэ байсан. Бидэд ярилцчихаал яг юм байд шүү гэхэд л надад тэр нөгөө нэг ажиллаж исэн юмнуудаас парк гээл орж ирж байгаа. Архиваас ингээд сөхөгдөөл ингээд гарч ирж байгаа. Тэгээд тэр хүнийг л та ийм харагдажсэн шүү гэдгийг л илэрхийлж ингэж гарахыг л чижсэн. Ер нь бүх миний ажиллаж байгаа дөрүүд яг л тэгдэг ингээд фонд авах шүү дээ. Таны дотор байгаа фонд авах. За энэ систем юу боллоо? Юу харлаа? Ямар үйл явдал боллоо гэд. Тэгээ яг тэр чинь ингээ амьдрал дээр байнга болж идэх зүйл. Уран зохиол гэдэг чинь ингээд минийхаар гоё зөгнөл зохиолоос бусдна ш. Зөгнөл зохиолч гэсэн одоо бүгд биелсэн шүү дээ. Дандаа хүний ингээд тархинд байдаг зүйлсүүд, амьдрал байдаг зүйлсүүд байдаг болохоор хин нэгэн хизээ нэгэн цагт үтсэн юм уу, харсан, туулсан, сонссон ийм л зүйлүүд байдаг зүйлүүд. Тэгэхээр ор байдгүй зүйлийг хүний тархин гэж гаргаж ирэх. Одоо нөгөө генүүд гэдэг шүү дээ. Гений хүмүүс ор байхгүй зүйлийг ч юм уу ингээд судалж ухаждаг гэсээр байна. Во Эврика гэнгээ нээлт идэхтэй. Утга зохиолууд бол их хөвчлэн энэ амьдралын явц түүхийн явцад ингээ бий болсон зүйлсүүд бичигддэг болохоор бүр миний амьдрал тохиолдоогүй би хизээч хараагүй тийм зүйл байвал судалгаа. Тэгээ магадгүй байсан зүйлийг та бодит юмшгээр гаргасан болохоор л хүмүүстийг бодит л хүрч байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм тэгээ би тэрийг чи харсан байхгүй юу? Бүр яг би нүдээр харсан. Гэхдээ яг нохот төрч өгчдөг үлдээ. Гэхдээ яг ижилтгэн тийм зүйл. Ижил төстэй юм юу байлаа гэж утгад л тэгэл тийм тэднийг өөрийнхөө биеэр дамжуулж илэрхийлэхэд л тэр дүр арай нэг юм оновчтой болж байгаа юм шиг. Аливаа нэг уран бүтээл заа ингээл нэг үр байсан ч бүх юм олон талууд нийлж хийдгээ гэж хоёлоо одоо хэд ярьлаа. Энэ нэвтрүүлэг ч гэсэн ингээл ганцаараа ч юм хоёулахнаас суугаад хийгээгүй. Бидний ард баг ажиллаж байгаа. Гэтэл таны ингээд өмнө нь ингээд театрт ажиллаж исэн туршлагууд дээр моно жүжигийн дөрүүд бүтээсэн туршлага маш их байгаа. Тэгэхээр моно жүжиг гэхэр хүмүүс хараад моно ганцаархнаа. Тэгээ бүтэн цаг 30 минут 1 цаг те
зөвхөн ганцхан тэр жүжигчний ур чадвар, ганцхан жүжигчний тэр үзэгчдэд өгөх тэр одоо уур амьсгал, энерги бүх юмар тэр заалыг ингээд татах байдаг. Энэ хэцүү юу? Харин олуулаа ингээд яг нэг энгийн одоо драма жүжигч юм уу те, нэг олуулаа бүтдэг жүжигчтэй тайзан дээр гарахаас нөгөө моно жүжигтэй ганцаараа тэрийг бүтээх нь ялгаа нь. Ялгаатай л да. Гэхдээ ерөөсөө хэцүүгүй амархангүй хэцүү гэж байхгүй шүү. Бас л нөгөө нэг юмчин л явж байгаа байхгүй ингээд бүх юм хайлж хутгалж ээж хар цагаан хоёр нийлж ээж өдөр шин орчлонгийн нэг бүтэн хоног би болж штэ. Тэгээд харгуугаар цагаангүйгээр хар байхгүй гэдэг шиг гэрэл байхгүй бол харанхуй байхгүй штэ. Харанхуй байж иж гэрэл тод харагдаж байна. Тэгээд алин ч өгөөсгөж болохгүй л зүйлүүд байгаа юм л. Тэгэхээр моно жүжиг бас хэцүү. Гэхдээ бас маш гоё талууд маш их би моно жүжиг гэхээр одоо яг хуу зүгээр шууд ингээд өнгөц харах юм бол нэг жүжигч ингээд нэг жүжиг тоглож ганцаараа тэнд ингээд энийгэл уйлал дуулал бүжиглэл ингээд хүл амьдрал ингээд дуусчих байгаа нэг зүйл. Гэтэл моно жүжигэн дотор бол нэг хүн гэдэг чинь нэг ертөнц шүү дээ, тийм ээ? Нэг од одоо ингээд тэнгэрт байгаа одоор зөвлөх юм бол нэг од. Тэгэхээр тэр хүн дотор бүх зүйл би нэг номноос нэг юм уншижсэн юм. Холограм хуваалтын тухай гэдэг физикийн заа. Тэгээ ингээд нэг тойл байгаа. Нэг бүтэн хавтгай тойл. Тэрийг ингээд бүр маш өндрөөс шидэд юучгүй ингээд нөгөө бодоо олгоно гэж ярьж бодоо олтол ингээд нэг юм өчүүхэн жижиг гэлтэрхийнүүд бол. Тэгтээ тэр хагархаанууд тойл хэвээрээ үлдсэн шүү. Нэг ширхэг хагархаа нь талны хагархаа гэдэг нэртэй үлдэнтэй. Тэгээд тэр хэлтэрхийн өөрийгөө харахад ингээд ямар нэгэн харж байгаа гэсэн харагдана тий. Тэгэхээр би ингээд хүмүүсийг ингээд нэг бүхэл зүйлээ ингээд нэг хэлтэрхий. Тэгээд тэр жижигхэн хэлтэрхий тойл гэдэг бүх агуулга нь хадгалагдаж байгаа шүү дээ. Ягаад гэвэл тэр дотор дүрс харагдаж байгаа байхгүй. Яг нөгөө том тойл шиг жижигхэн хэлтэрхий дүрс харагдана. Энийг одоо холограмын задралт гэж нэрлэдэг юм шиг байгаа. Би физикч юм болохоор мэдэхгүй зүгээр уншиж байсан. Тэгээ энэ шиг хүн болгоны дотор энэ ертөнцийн байдаг бүх юм байгаа. Бүх юм байгаа. Бүгд би сайнтай, муутайгаа, гоётой, муухайтайгаа те эрүүлтэйгээ өвчтөйтэйгээ ингээд хайр гомдол, үзээ ядалт, цөхрөл хүч чадал те авиас тэгээд нуран уналт ерөөсө бүх зүйл ингээд нэг хүний дотор байж байгаа. Тэгэхээр нэг хүн нэг түүх, нэг хүн нэг ном, нэг хүн нэг кино, тэр хүний туулсан бүх зүйл, нэг хүн нэг бүхэл бүтэн ертөнц. Тэгэхээр нэг хүний нэг бүхэл бүтэн ертөнцийг тэр моно жүжиг гэдэг зүйлээр илэрхийлдэг. Магадгүй тэр моно жүжигт байгаа зохиолын зохиол нь яаж жүжигдсэн бэ гэдгээс тэр хүний нэг хэсэгхэн амьдралаас ингээ тастаа тавцсан юм уу, эсвэл одоо өөх гэж байгаа хүний сүүлийн үгүй бүхэл бүтэн өнгөрсөн амьдралын туршид хурааж хоримтлуулсан зүйлээ нэг амьсгаагаар гаргачаад энэ хүн амьдралын дахиад цаашдаа ямар байдлаар ирэх үү гэдэг шийдлүү гэдгээс шалтгаалаад ер нь нэг бодгалын нэг бүхэл бүтэн ертөнцийг моно жүжиг гэдэг зүйлээр илэрхийлэгддэг. Драмын олуулаа тавлагддаг жүжигэнд ерөнхийдөө илэрхийлэгдэнэ. Гэхдээ тэнд олон дүр байдаг учраас нэг дүр жишээлбэл туслах дүр драмын жүжигэн дээр төгс илэрхийлэгдэж амжихгүй дотоо илэрхийлэгдэн. Тэгээ за нэг энэ одоо нэг юм үүдний харуул юм байна. Эцэндээ үнэн чинь байна. Всё. Тэр их нэртэй юу? Хүүхдүүдтэй юм уу? Юу тулж авч байгаа? Тэр бол мэддэггүй. Моно жүжигэн дээр бол энэ бүх зүйл ингээд бүр сайхан тодорхойгоор илэрхийлэгдэж болно. Доктортой гадантаа хэлбэр дүрстэйгээ те сайхан муухад байгаа ингээ бүхнийг илэрхийлжлээ. Тэгэхээр энийг илэрхийлэхийн тулд жүжигчин хүнээс нэлээд хөөрхөн чадал шаардна. Одоо тэр миний амьдрал биш шүү дээ. Жишээлбэл би Гамлет жүжиг тоглож илаа. Моно олгож тоглосон. Психоз гэд Сара Кейний жүжигийг бас моно олгож тоглож байсан. 2-3 моно жүжиг найруулж үтсэн. Ингээд эднээсээ ингээ бодохоор тэрийг бүрэн төгс илэрхийлж чадах юм бол тэр зохиолыг жүжигч үний уран бүтээлч үний хүн судлаач хүн
хэр их өөртөө туршлага хоримтлоосон, хэр их байгалийн даанаас өгөгдөл чамд тэ мэдрэмж байна. Тэр бүхнийг илэрхийлэх маш алтан боломж өгдөг манай жүжигчдүүд. Ялангуяа жүжигчэнд ч ялгаагүй дуучин бас манай дуулдаг, зураач нар манай хийдэг тийм ээ, зохиолч нар бас манай хэсэ ингээд яг дан илэрхийлж бичдэг. Энэ уран бүтээлч нарт ямар ч ялгаа байхгүйгээр тэгж нөгөө яг л өөрөөрөө дамжуулж тэр бүх зүйлийг бүрэн дүүрэн илэрхийлэх тий өөртөө байгаа бүх хүчээр тэрийг илэрхийлэх тийм гоё боломж нөхцөл тэрэн дээр бүрддгээрээ драмын жүжигийн дүрээс илүү даваа талтай. Нөгөө талаараа гав ганцаархнаа энд үегээ намайг дуудах партнер харилцагч байхгүй ингээд тэрийг хөгжүүлээд юу яхаа одоо жишээлбэл нэг тийм баг байхгүй тийм чи. Гэхдээ баг ажиллана шүү дээ мэдээж найруулж байгаа гэрэл дуу гээл тий жүжигэнд байдаг бүхэл зүйлсүүд явагдана. Тайзан дээр тэр цор ганцаараа зогсож байгаа болохоос бус арын багууд бол ажилдгаараа ажиллана бүх баг хэвээр. Тэгээд нөгөө нэг юм харилцаагүй гэр илэрхийлэгдэж байгаа зүйл гэдэг утгаараа бас нэлийн хүнд ид. Уильям Шекспирийн Гамлет жүжиг одоо дэлхийн сонгодог зохиол гээд театрууд, уран бүтээлчид бол ингээ маш хүндэтгэж өөрсдийнхөө бас их том өөртөө сорилт болгож тавьж тэрийг одоо тоглодог. Айгу маш олон уран бүтээлчид Гамлетийн дүр тоглохыг хүсэж мөрөөдөж явдаг тухай зөндөө л уншиж сонсч байлаа л да. Тэгсэн чинь та тэр дундаа эмэгтэй хүн байжээж Гамлетэд тоглоно гэд. За тэгснээ нөгөө Гамлетийнхаа жүжигийг моно жүжиг болгоно гэд ингээд хийгээд зориглоод зөвөр бодоод ч өнгөрөөгүй тэрийгэ гүйцэлдүүлээд маш амжилттайгаар ингээд бүтээчихсэн хүн байж байна. Яагаад ингэж бодох хийх тэр зориг сэтэл танд бий болсон юм бол? Энэ бол Black Box театрын манай мега хасал болсон юм л да. Ер нь бол мегахийн ширээн дээр Мегмар гэж тэр хүн бол бид нэр Black Box гэдэг театр одоо ерөнхийдөө жүжигчд маань хувийн ажлыг ингээд явж байгаа. Бид нэр 5-6 жилийн хугацаанд дэлхийн сонгомл 30-аад уран бүтээлийг тэр театрт хийж найруулж тоглож ингээд ажиллаж ирсэн. Маш их юм сурсан. Одоо өнөөдрийн нөгөө нэг үрний чинь нэг өнөөдөр энэ киног хийх болсон шалтгаан, Гамлетийг тоглох болсон шалтгаан бол тэр театраас олсон мэдсэн сурсан мега ахын биднэрт төгсөн тэр гоё өгөөжүүд өнөөдөр хүртэл ингээд үргэлжлээл явжлаа. Тэгээ мега ахын ширээн дээр юм аюу гоё гавл байдаг. Бриллиант юм шигтэй. Арай бриллиант биш гэхдээ аюу гоё юм шигтгээд ялцаад тэгээ хизээ нэгэн цагт ингээд би ингээд Гамлетийг тавина гэж мегах ярьдгээ. Тэгээ нэг удаа ингээд бид нар зүгээр ингээд ярьж байгаад би тэр психоз гэж жүжигийн дараагаар надад гэсэн байхгүй. Чи Гамлетд тоглолцдгоо гэдгсэн байхгүй. Хүү мегах тэр чи эрэгтэй хүний дүр шүү дээ гэдгсэн чи. Яагаад ирчүүд хүүхнүүдийн дүр бүтээгээд тахт яагаад тийм ихтэй эрэгтэй хүний дүр бүтээжлэх вэ? Чи тэгээ муухай бүдүүн дутаа штэ гэдгсэн. Тэгэл инээдэн ханиадан болол өнгөрсөн биднээс. Тэгээд би тэр үеэс ингээд надаас апгээл ингээл буусан яг тэр үрийг өгцөн байж тийм ингээд мегах над руу ингээд шидсэн байхгүй нэг ширхэг үрийг. Тэгээ би ингээд бодоол Гамлет ер нь ямар ч цаг үед хуучрахгүй үн цэнэ алддгүй хамгийн бест жүжиг угаасаа тэр дүр маш гайхамшигтай гоё тэр бичлэлт тэн дотор байгаа бүх дөрүүд тэр утгаснаа тэр үг хэллгүүд тэнд ерөөс бүгд дагуу үнэхээр гайхамшигтай. Тэгээ уншаад нэрээ яагаад тоглож болтгүй юм л тэгэл. За тэгэл намайг Гамлет гэж тоглохоор ямар баг бүрдээд тоглох юм бэлээ. Бодчоод би нэг тийм Орсын нэг жүжигч. Яг одоо би чи нэрийг мэдэн гэхдээ яг одоо мэдээж орж ирэхгүй байна. Гамлетийг тоглолцсон юмсан. Ганцаархнаа. Эмэгтэй. Эрэгтэй. Гамлет бол тоглолцсон байна. Тийм Гамлет бол ингээд их баг нийлээд 40-с 60-аад хүн баг оролцохоор тийм маш нүсэр хэмжээний том жүжиг. Тэгсэн чинь тэр жүжигчин болохоор 13 дүр
болгоод тасалж аваад 13 хэсэгт өөрийгөө хувлаа. Тэг ингээд тоглолцсон байсан чинь би нэрээ моно жижиг болгож чадах юм байна шүү дээ гэж бодчихсон. Тэг их удаан бодсон. Бараг 5 жил 6 жил ингээд бодоол явааз. Тэгж байгаа нөгөө л нэг инхүү штийгээ. Нэг уран бүтээлтэй хамт идэг дүүдээ. Гамлтыг моно болгож тоглож болох уу гэж асуусан чинь хүү ирээд байгаа. Би болох юм шиг байна ингээд ийм гоё юм байна. Тэгтээ эмхтэй хүн. Тэгтээ өөрөөр би өөрийнхөө харж байгаагаар ингээд тоглохоор би зохиолын хит дахиад ингээд шохорхоо ингээ яаж тавьжлах уу гэсэн. Надад бол нэг ийм зүйл буугдаад байна гэж санаа оноо хэлсэн чинь нэрэ болох ч юм уу гэл тэгэл болго одоо чи найруул тоглоно. Тэгээ хоёулаа тэгэл эргэлзэж зохиолоо нэг 2 3 удаа уншичаад за яг ингэчүүл болох юм шиг нэлээгээд тэгээ хоёулаа орондоо зөвлөдөж байгаа. Тохироо шийдэл тэгэл за яа тоглоо үзье. Тэгээ тоглосон. Тайзан дээр ямар байсан? Тайзан дээр үнэхээр гайхамшигтай байсан. Одоо ингээд тийм тайлбарлаж болохгүй нэг тийм сонирн мэдрэмж төрж ирсэн. Тэгээд сургуулийн цагч бага байсан нөгөө тайзан дээрээ сургуулах цаг айгу бага байсан. Тэгээд 2 шөнө сургууль тэгээд тоглосон. Харамсалтай ганцхан удаа тоглосон. Одоо дахиад тоглохыг маш их мөрөөдөж байгаа. Үзэгчдийн хүртэл болгох чадаагүй янз бүрийн нөхцөл шалтгааны улмаас өөр юм өрнөд байсан болгохтой болоогүй. Гэхдээ бас тэр үед одоогийн нөгөө нийт үзэгчдийн маань бас нөгөө хүлээ авах цаг хугацаанд болоогүй байсан байж магадгүй гэж та боддгоо. Тий, одоогоос 6 жилийн өмнө болохоор тий. Одоо бол тайзны жижиг сонгодог зохиол бүтээлийг харьцангуй маш их сонирхож үзэж тий ингэж бидний оюун ухаан бидний сэтгэл зүрх ухамсарт өөр энэ зүйлүүд дутагтаад байна гэсэн зүйлийг хүмүүс өөрсдөө ингэж үздэг бас. Тэгэхээр энэ хэрэгтэй юм байна. Бид нар ингээд шал өөр мэдрэмжийг төрдөг юм байна. Өөр ойлголт авдаг юм байна гэдгийг ойлгох учраас манай үзэгчд одоо жүжигийг бас нэлээх үздэг болж. Тэгэхээр одоо тэр мөрөдлөө биелүүлээд ерөнхийдөө бас нэг тоглолт юм үзэгчтэй тэр ганцхан удаа хийгээд хүртэл нь болгочтайг юмар ингээд бэлэг барьт юм билүү бас. Тэгэхээр олон тоглолоо. Гэхдээ олон тоглоорой гэж хэлэхээр жүжигчин талаасаа ч юм уу бодохоор жоохон хэцүү л. Гэхдээ маш хэцүү байсан. Нэг цаг 20 минутын туршингээ ганцаараа би тэгээд нөгөө тэр Орсын акул жүжигчин шиг 10 хэдэн дүр сонгож тоглож таагүй би 5 дүр л сонгож авсан. Яг өөрийнхөө хэмжээнд тааруулаад. Тэгээд 5% хувирна гэсэн. Тэнд хувцас солихгүй, нүрээ бодохгүй, яг л цоврон дээр өөрийнхөө байгаагаар тэгэхээр нөгөө маш их хүч гаргадаг. Ингээд бүх энергийг зарцуулдаг. Тэгэхээр би маргааш нь ингээд миний толгой даагдах гэсэн тоглолтын маргааш толгоогоо даачдаг болсон. Ингээд нөгөө бүх энергийг шавхаж байгаа. Гэхдээ үтсэн үзэгчд эргээд тэр энергийг бид нарт гоё өгдөг. Маш их гоё хүч урам өгдөг. Тэгээ тэрүүгээрээ тэр ядаргаа зарцуулсан бүх хүчээ ингээд нөхөж аваа явж идэг юм шүү дээ биднээс ч. Та ингээд нэг хэсэг хугацаанд ингэж их дурладаг ажилласаа хэсэг хугацаанд нэгээд төр завсралсан гэд таны өмнөх өөр ярианууд дээр ч бас байгаа. Та яагаад завсралсан бэ? Завсралсан хугацаанд та яг ямар эрдэнэ очир байсан бэ? Тийм би соёл урлагийн их сургуулийг 95 онд төгсөөд тэгээд Нямгаав найруулагч намайг шууд театрт авч ирсэн. Хүүхэд залуучдын театр гэж тэр үедээс одоо хүүхдийн зуугийн тэнд хаан банк болсон байж л байгаа барилга. Тэгээд театрынхаа гадуур явах болгондоо ингээд бодогддог тоглож ирсэн жүжигнүүд тэнд ямар гоё буцалж бид нар уран бүтээлээ хийж илээ гэд. Тэгээд тэр театрт би 2000 он гартал ажиллаад 2001 онд би хүүхэд төрүүлсэн юм л да. Тэгээд хүүхэд төрүүлээд юута нөгөө декрет нөгөө хүүхдээ хардаг хугацаа байдаг ш нэг жил. Ингээд хараад байж ах үед манай театр татан богдсон. Хүүхд залуучдын театр татан богдсон. Одоо тухайн үед ингээд олон улсын байгууллагуудыг хувьчилж илж үзсэн. Тэгээд татан богдаад хүүхд залуучдын театрын бүх уран бүтээлчид театртаа ажиллаж чадгааргүй болсон. Тэгээд зарим нэг нь хувь бизнес өөхнөөгөө, зарим нэг нь хошуу урлаг хийгээд, зарим нэг нь кино хийгээд
ингээд тэгэл өөр өөрсдийнхаа тэгэл амьдрын штэ хүн амьдрах болно, амьдрах хэрэгтэй. Тэгээ өөр өөрсдийнхаа зам мөр өгөөд тэгээд бүх уран бүтээлчд маань тарсан. Тэгээ би хүүхдээ харж байсан. За 1-2 жил харлаа. Тэгжэл ингээд театргүй болцсон юм чи яах вэ? Тэгэл за хүүхдэд дижих хэрэгтэй тийм ээ. Би ажил хийх хэрэгтэй. 1-2 жилийн дараагаас тэгэл янз бүрийн юм хийсэн. Тэгтээ надад тэр үед манай хошоо урлагийн продакшнуудаас ажиллах саналууд иржсэн. Тэгтээ яагаад ч юм би тийш орж ажиллаагүй. Би зүгээр л надад тэр хошоо урлагийн манай уран бүтээлч нар маш их авьяаст. Үнэхээр авьяаст. Надад тэднэр шиг тийм гоё юм надаас гарахгүй юм шиг санагдчихсан байхгүй. Би эдэр шиг ингэж хошоо юм тоглож чадахгүй гэж бодсон. Нэг хоёр тэгвэл би өөрөө ийм драмынхаа жанранд илүү их дуртай. Драм жанртай би илүү их дуртай. Тэгээ за яах вэ ингээд ямар ч байсан нэг арсаар юм явж тэгжэтэл театр мэн дахиад ажиллах юм билүү ингэж явсаар байтал 8 жил өнгөрсөн. Тэгээ энэ дундор янз бүр юм хийсэ. Өөр ажил. Тий өөр одоо тэгэл бизнес үүдэн шүү дээ. Нөгөө бусдын жишгээр ингээл уушаа хоошоо мошоо явна тэгэл гутал хувцас кафе мафе дэлгүүр хошоо ингээд бүр тис хөнтлөө юмроо тавьж орсон. Тэг ингээ явсан. Тэгээд нэг 8 нас хүрэхээ өмнө би хүүгээ алдсан. Нэг хөө бурхан болсон. Тэгээ хүү маань байж захта нэг хүч их тийм бүр нэг тийм хөгшин доктор профессор шиг тийм нэг тийм хэсэгтүүд байдаг тийм хүүхдээс тэг ингээд миний нөгөө театрт байсан жүжигийн зургнуудыг их үздэг байсан фото зургнуудыг таяагийн ажиллаа ихгүй байна гэж надад тэгдэг байсан нэг миний өвөө надад юм сануулаад тэгжилдэг гэсэн. Тэрхий ухаантай хүүхдээс л даа нэг ээж аав нар түүхт олгоно ухаантай хамгийн өөрхөн санагддаг ш нь дэж. Тэгтээ арай л тийм өрмөц тийм хөвтсөн. Хүрээгүй хилд орсон. Зүгээр ярьдаг ус. Хилээ хацахгүй. Нэг шөнөл шууд ээжээ гэл тэгээ би гайхаж ирж зогсож ирэл. Тэгэл шууд ярьсан. Хүү юу гэнэ гэсэн. Ээжээ гэл тийм нээдэн мэдэг хэлээгүй. Тэгэл ингээ надтай зүгээр шууд ярилцаал. Тэгээд ингээ миний яриаггүй хаанаас ч олж мэдгүй айгүй сонин юм надад айгүй их ярьж өгдөг байсан. Тийм 90% тийм өрмөцг байсан миний хөө. Миний бурхан л байсан да ер нь бол. Тэгээд ээж нар өглөө хүүхдээс ирэх гэж яддаг штеп. Цэцэрлэгтэн зөөхгүй л ингээд сэрхгүй нойр мөглөө ойлал. Миний нүдэн дээр баг уйлдаггүй. Хэрвээ уйлахаар бол ингээд холчоод гэлс уйлж ингээд нөлөөмсөө харчаа ээжигээ зоохгүй ингээд үүдээс нэг үрэтэрдэг жишээлбэл надаас хизээч юм ойролж чарлж юм нэгч байгаагүй. Тэгээ өглөө намайг дуудас ирээдэг. Нээж эсрээрээ миний сайхан эсрээрээ тийм гоё бурхан хүүс. Тэгээ хүүгээ алдаад би маш их дарамтанд орсон. Ерөөсөө л өхийг л хүсдэг байсан би ерөөс яавал хурд өхөө, яавал би хурд явах уу гэл. Ерөөс нэг юм 2 жилийн туршид би ингээд хүн чинь тэгээд санан зоргоор өгтгөн билээ шүү дээ. Өөх болохоор хүний аим гэдэг бол ерөөсөө хялгаснаас ч ийм хэврэг. Цаг нь болоогүй болвол тэр будаад юу ч байгаад байх л ёстой. Тийм одоо бас нөгөө талаараа үзэхэд бас хүний тавилан гэж юм бас байна. Тэгээ яг одоо тэгээд нэгэнтээ өхгүй байгаа юм чинь тэгэл амьдрна. Тэгээд тэгж байж захта би яг тэр үеэс л одоо энэ мөн чанар хүнгээ ийм зүйлийг маш ихээр сонирхдаг. Бид нар багаас ном дэвтэртэй ном их уншдаг. Бидний багт чинь номноос өөр юм байхгүйсэн шүү дээ. Ном л уншина. Гар утас байхгүй. Телевизээр чи орой 6-аас 11 цаг хүртэл телевиз гарна. Тэгээд нэг өдөр намарчин оройдоо ганцхан кино үзнэ. Хүүхэлдэйн кино үзнэ. Тэгээ бүх юм нэг тоотой. За тэгээ хаяа ингээд сургуулаар нь ингээд баг командаар ингээд офтоор нь тууж яваад нэг элдв очрын кино театр, арт кино театр гэдэг юм. Ганц кино үзүүлэн, цирк үзүүлэн. Гэхдээ олдтой тал нь биднэрт сонгодог урлаг их үзүүлдэг гэсэн. Дуурийн театр, драмын театрыг ингээд улиралдаа нэг удаа ч юм уу ингээд бөөнөр нь заавал тэр энийг та нар үзэх хэвээр, энэ дэлхийн нийтийн юмыг та нар ойлгож явах хэвээр үзүүлдэг гэсэн.
Тэгээд урлагт их дуртай, номонд их дуртай. Тэгээд л ном уншина. Тэгээ 2 жил би за тэгээ ухаантай ухаангүй галзуу солиотойн мэддэхгүй тэнийг тим явж байгаа. Тэгэл уйлн ойрлон ерөөсөө хүн харахад тунх хэцүү юм харагддаг байсан баг. Одоо эргээ бодохоор юм ээж минь их л завдаг байсан баг тэ өөрхий. Тэгээд тэгж байж байгаа гів гинтхэн нэг өдөр хүүхдийнхаа сүнсийг зовоогоод байгаа юм болов. Ингээ зүгээр надад тийм би сүнс мүс гэж ерөөсөө боддгүй байсан. Би маань мэдхгүй. Уманы бадмийнхан гэдэг үгийг би мэддгүйс. Би социализмын үе тэр бүх зүйл жахаалттай. Маань тарин уншиж болохгүй, ламд очиж мөргөж болохгүй, хүсэн үнийхээ араас ном уншуулж болохгүй. Тийм үед бид нэр өсөж хүмүүжж байсан. Тэгээд 10 дугаар анги төгсгöd 90 оны хувьсгал энэ төр гараад л тэгээд л нарчил гэдэг зүйл эхэлсэн. Тэгээд нэрэн тэр сүнс гэж юм байт юм болов яа тийм бол гэж бүр айгу нэлээд өдр утсан. Тэгж байгаа л нөгөө номоо хайсан. Ер нь сүнсний талаар бичсэн ном олддоггүй тэр чинь социализмын тийм. Тэгээд тэр чинь миний хүү чинь 2000 он нэлийн гарсан байсан болохоор бас янз бүрийн юмнууд орчуулагдаад ингэдэг болсон байсан. Тэгээ орчуулсан номнууд хайж олж уншаач байлгтай молог. За тэгээ бүхий л шашнуудын Буддагийн сургаал, Христийн Байбл, Библитэй тэгэл тэр Аллахын нөгөө нэг юу Коран судар модер ингээд тэдрээс хайгаад байгаа байхгүй юу? Тэднэрт бол итгээгүй, тэр алийнч биш шүтээгүй. Зүгээр л өөрөө ингээд хайсан би хайгаал. За тэгэл ийм аура, энерги, янз бүрийн юмнууд дөнгөж ингээд нэг юм цус хэвлэгдэг. Маш жоох ингээд яригддаг болоод тэг бид нар чинь нөгөө орс хэл заадаг байсан 10 жилд. Тэг яг орс багштай байсан болохоор нэг арай гайгүй сурсан. Тэгээ оюутан багтаа бас орс руу явж нааш цааш явна нэтэрийг. Тэгээд орс руу бас юм 8 энэ нөгөө театр юусны дараа ингээд. Тэгээ орс хэл яг бас нэг хэдэн хүүхтэй. Тэгээ орс хэл дээрээс хайсан. Орс хэл орсс бас агуу арддаг юм. Хятад хэл мэддэг байсан бол бүр илүү юм уншсан байж магадгүй бас. Тэндээс би ингээ хайгаад байсан номнуудаа бүгдийг нь олж уншсан. Ойлгохтой ойлгохгүй ингээ заримдаа славаар даа хүнээс асуухын асуугаал тэгээ өөрөө хагас хугас ойлгон зарим нь бас гайгүй сайн ойлгох чинь. Тэгээ ингэсээр байгаад нэг тэр талын ингээд нэг тийм мэдээллүүд өөртөө нилээх их цуглуулж байсан. Тэгэл тэр миний ингээ бүр юм сонирхол болсон. Тэгсэн чинь төд бодлого ингээд маш гоё жүжигийн санал ирээд тэгээд тэгсэн чинь тэр нь миний ингээд хайгаад байгаа юмны тухай хоёр ертөнцийн бодол гэдэг жүжиг. Манай ангийн амби юм уу талигач найз над тун их боём болсон. Тэгээд надад нэг жүжигийн зохиологч тоглооч гэдэг эзэн. Би наатгыг чинь бүр хайсан. Наварлаг гэдэг юм чи би мэдхээ болсон. Бод 8 жил надад хийхгүй гэдгсэн чи битэлдээ. Нэц чи хүүгээ бод, чи өөрийгөө бод. Чи биднэрт хэрэгтэй байна. Хэрэгтэй хэрэггүй нь би мэдэхгүй ш. Надад тийм хүч өгсөн байхгүй. Өөрхий амт чи биднэрт хэрэгтэй байна гэ. Хүн тэгэхэр чи нэрээ ингээ хэрэггүй байсан ч гэсэн би нэр хэрэгтэй байгаа юм болов ингээ бодож байгаа байхгүй. Тэгээд жүжигийн зохиолыг уншсан чинь хээр гайхамшигтай зохиолсон. Тэнд дээд доод завсрын ертөнцийн тухай, завсрын ертөнцид байдаг хүний тухай, хүний сүнсний тухай тийм жүжиг bijсэн байхгүй. Тэгэл воо бас ийм байдаг нөгөө хайгаадсэн чи энэ ш. Тэгээд жүжигтээ орол. Тэгэл тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл миний уран бүтээл тасраагүй тэгэл явж байна. Дондор нь ингээ зөндөө бас юм болсон. Би бэрцсэн кинон дээр явж байгаа бас бэртээд энэ талаараа би битүү бэртээ хамаргүй болоод энтлийн өвдөг шагаа битүү уугараа тэгээ 6 сар таа зарж тэгээ гівтж байхдаа ч гэсэн би уран бүтээлээ хийж лээсэн. Тийм гайхамшигтай. Тэгээд хүүгийн минь хүсэл биелсэн намайг ирэхэд уран бүтээлийн ажлын минь нийлгэсэн. Явахтаа ойлгоорой гэж үлдээсэн юм би одоо ингээ ойлгохгүй чиг явж байна. Тэгээ уран бүтээл маань ингээ сайхан цэцэглэн явж байна. Тэгэхээр юм алга өөр учиртай. Хүсэлтэй бид нар ингээ хүлэгтчихэд хүсэлтэй ингээд өөрөө өөрсдөө дарангуул яваад байна шүү дээ. Тэгэхээр нөгөө амьдралаа хатхандаа өвчин өхөл хагцал тийм ээ. Энэс төрөх өс босдын хүн ингээд төрөөд хүн болоо явж л байгаа бол бид нар хүслээ удирдаа сэтгэлээ тогтоогоод тий өөрийн өөрсдийгээ бариад хувь заяагаа өөрөө цохоогоод ингээ явах
бүрэн боломжтой. Тэгэл одоо ингээд нэг жоох хагас ус ойлгоо явж байна. Ер нь бол тийм боломж хүн болгонд байгаа. Тэгэхээр заахгүй байх боломж бий. Хүснээ хийх боломж бий. Тэгээ хүсэл бас айгүй хязгаартай байх хэрэгтэй. Хэтэрхий хүсэл бол эргээл бидний зовлонгийн бүх зовлон болно. Их шунал бүр аимшигтай зовлон болно. Тэгээ энэ тухай одоо сая шинэ үүлэн сэтгэл гэж кинонда энэ талаар нэлээд дуртах хичээсэн. Тэгээ дүр болгонд энэ талаар оруулахыг бас зорьсон. Та ингээд хайртай хүүгээ алдаад хэсэг хугацаанд ингээ өөрийгөө олохгүй ингээл 2-3 жил ингээ явж явах үед яагаад надад энэ тохиолдвоо? Яагаад л би гэж гэдэг нэг юм хэрэг байсан бол тэндээс та яаж гарсан бэ? Өдөр болгонд гэж бодож байгаа юм чинь. Ингээ эргэн тойроо харахаар хүмүүсийн хүүхдүүд нь бүрэн бүтэн байгаа юм шиг. Наад миний нүдэнд л тэгж харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхэд энэ зовлонг туулсан хитэн сая аав биш үү? Хүн болгон энэ ертөнцийг орхино. Бид нар цагаал мэдэхгүй байгаа болохоос ирлээ буцлаа. Бид нар буцна. Тэгтээ хаашаа буцгаа мэдэхгүй. Тэгтээ хүнээс ямар нэгэн зүйл үлддэг юм бэ? Байдгийн бэ, оршдгийн бэ гэдэгт би бол итгэдэг болсон. Та энэ итгэх хүртэл хугацаа мэдээж хугацаа зарцуулж байгаа танаас маш их зүтгэл гарсан. Би юу гэж асуух гээд юм гэхээр яг ижил үнтэй ижил зөвхөн хүүхдээч биш маш олон зүйлээ алдсан хүмүүс. Тэр нөгөө нэг юм гомдол дунд айгу удаан явдаг хүмүүс бас байдаг. Ягаад би гэж, ягаад би зовоод байгаа, ягаад би гэдэг нэг ягаа миний гэж ингэж бодоод нөгөө тань шиг ингэж гарцыг олж хараагүй хүмүүс яг одоо зөндөө явж байгаа байх л гэж бодоод байна. Тэгээд тэгж явж байгаа хүмүүс заримдаа ижил одоо хажууд байгаа хүмүүстэй сөрөг үйлдэл гаргах магадлал бас байдаг. Тийм шүү дээ. Энэ тухай та юу гэж хэлэх вэ? Сөрөг битэл үйлдэл гаргана шүү дээ. Одоо нөгөө эн чинь бүр төөрөөд, бодлаад бүр ингээд харахад бол би ингээд нарны доор өдөр юм уу те ингээд гэрэл тусаач юм уу гэгээ гэрэл дотор ингээд хоёр хөлөнд гიშгэлээд тоос хөдөлгөө явж штэ. Тэгэхэд тэр хүн дотоод сэтгэлийнхээ хувьд бол харанхуй нөхөн дотор унцсан явждаг. Харанхуй юу ч харагдахгүй тэр хүнд. Тийм байдалд хүн ордог. Би өөрөө орж үзэл болохоор хүн ордог гэж бодож байгаа. Тэр бүх хүмүүс бүхий л үнтэй нандин зүйлээ алдсан мэхлэгдсэн итгэл хугарсан бүх хүмүүс тэр харанхуйг давдаг. Энэ бол угаасаа хүн болгон давах ёстой зүйл юм шиг байгаа. За тэгэл нэг амьдралын хичээл мичээл гэдэг нэг юм сургаалууд байдаг. Тэр одоо хичээл ч юм уу юун ч юм бүү үлийн өрөнч байна уу? Одоо аль нь ч бай хамаа байхгүй. Хүн ингээд давах ёстой зүйлээ л давдаг юм байна. Амьдралд бол тохиолдох зүйл тохиолдно. За тэгээ миний амьдралд тохиолдсон энэ зүйл миний үеийн лай байсан уу? Тэр хүний үрийн минь амьдрах ёстой хугацаа нь байсан юм уу? Одоо хэлж мэдэхгүй. Гэтэл тэр харанхуй хөнгөлт бол би удаан ингээд живээл яваадсан. Хажуу эргэн тойрных нь тарчлаа ш. Тарчилж байгаа байхгүй. Мэдээж одоо миний хчтэн нар харахаар нэг нь ингээл ухаантайч, ухаангүйч, галзууч, солиотойч тэгээд зүгээр юм уу гэхээр зүгээр ш. Ингээл нэг тим яваад хар чин өмнөөс нь сэтгэл нь өмрөөд имтрээд ижлэгэн тарчлаад эхэлж байгаа байхгүй. Тэгээ эн чинь ингээд нөгөө эргэн тойрны орчиндаа халдварлаж эхэлдэг. Аюу аюултай. Тэгээд гарахгүй аашцан гарганд чинь одоо тэр нөгөө нэг өөрийгөө удирдах чадваргүй болж эхэлсэн тэр их гутрал байхгүй. Их гутрал хитрхийг одоо сэтгэлээ барьж чадахгүй байхгүй. Сэтгэлээ тогтоочдох болсон. Тийм үед хүн юу ч хийж болно. За энэ биш юм а гэхэд өөр янз бүрийн байдалд орж байгаа. Айр их тайм, хаар тамхи тийм үү. Эхнэр нөхрийн салалт, хайранд хуурдагдсан, эцэг ихтэй хаягдсан ч юм уу. Юу тохиолдох юм бэ? Хүний амьдралд өр ширэнд орох, ингээл ажил дампуурах гэд бүр юу ч тохиолдож болно хүнд тийм ээ. Тэгээд энэ бүх энэ хүнд давааны ард хүн болгон сэтгэл дотор нь харанхуулдаг. Харанхуй ирдэг. Тэгээд энэ үед л хүн өөрийгөө өстой чи энийг сэлэг гарах уу зүгээр эндээ живэх үү гэдэг хоёр зам л үлддэг юм байлээ. Гэхдээ тэрийг тэр хүн өөрөө шийдэж гарнуул гэхээс
Хүнлэнгөөс 1000 хүн туслах гад. Тийм шүү дээ. Одоо нөгөөдх чинь шүү дээ. Чин дотор бурханч би буугч би гэдэг шиг. Тэгээ одоо яг л өөрөө л гарна. Хинч гарахгүй. Одоо бол та хүүдээ зориулаад энэ киног би зориулж хийсэн юм аа гэд 2022 онд Сүрэг киног. Одоо олон ээжүүдэд та бас зориулаад хийсэн. Одоо л таны сэтгэл нэлээ амарлцсан байгаа тийм. Тэглээ яах вэ? Тэстаа сайхан. Яста нэг боён таарсанда тэгэл хүн яг ингээд зөв зүйл зориод хүсээ явах юм бол тэр бол заавал бүтдэг. Заавал би болтго юм бэ. Би одоо л өнөдөр яг л итгэдэг болсон. Таадгаа самсан. Одоо би хүүтэй болцсон шүү дээ. Намайг энэ үйл явдлыг сонссоо тэгээ энэ киноны дараа би ингээд таныг тэр хамгийн хүндтэй гоё үгээр дуудчих. Ингэж би таны амьд ахуйд чинь сэтгэлийг чинь зөөлөж твтэж авьяага. Одоо би ч өстой хязгааргүй авьяастай. Тэгээд хүнлэг сэтгэл энэ бол хүний мөн чанар байхгүй. Энэ надад зориулж байгаа тэр ээжээ гэдэг би тэр чинь нэг 10 гаруй насны зүрхтэй байна. Бодит байдлаар ирэх юм бол байж башгүй. Гэхдээ тэр үгтэй ингээд хүний мэс чанараас гарч ирж байгаа үг байхгүй юу? Би тэр хүний ээж биш. Тэр намайг төрсөн ээжээ гэж дуудаагүй. Зүгээр тэр орон зайг тэр харанхуйлж хоосорсон орон зайгийн нөхөхийн тул тэр хүн мэдэрч шин дотор байгаа юм. Тэгэхээр тэрийг нөхөхийн тул тийм агуу сэтгэл энэ бол хүнд байж болох хамгийн гайхамшигтай гоё өгөмөр сэтгэл байхгүй. Хүн нэгэндээ юу ч өгч болно шүү дээ. Өнгөнөөс өөр, хувцснаас өөр тий. Одоо энэ надад ирсэн хамгийн том өглөг байхгүй. Тэгээ базраа татка 2 дуу маань киног бол заастагч гэстэй ийм юмны төлөө ол хийнэ гэдэг. Үнэхээр сайхан хийж өгсөн. Тэгээд тэнд хүсэжсэн тэр ногоон дарихаа бид нэр амьлуулсан. Тэр хүүхдийг оршоогоод үлдээсэн. Оршуулаагүй оршоогоод үлдээсэн. Тэг ингээл уран бүтээлээрээ би ингээд бүх харанхуй орон зайгаа нөхөөд энэ бол тэгэл өөрөө хүний төвчээрийн л асуудал болж байгаа эцэц. Бүх зүйлийг хүн дэвчихгүй зүйл гэж бас бий шодрог бус зүйлтэй. Одоо тэгэл зөндөл тааг умамхай зүйлүүдийг дэвчихгүй шүү дээ. Дэвчихгүй. Тухайн үед эргээд ямар хариу үйлдэл үзүүлэх юм гэдэг нь л сонирн болохоос шүү. Дэвчихгүй зүйл зөндөө. Гэхдээ төвчих ёстой, давах ёстой зүйл гэж хүн болгон зайлшгүй байгаа. Тэгээд багаасаа номон туртай байсан тэр зан чанар минь намайг тэр байдлаас гаргасан. Тэгж өөрийгөө гаргасан. Тэгээ ном гэдэг бол үнэхээр агуу. Тэнд бол тэ бүх юм байдаг. Бодож байгаа дурлахаараа дурлсан үндэ зориулаад доо зохиоч нь. Тэ? Гомдохоор би чамд гомдлоо гэж шүлэг бас бичиж чадна. Тий. Хэрвээ ингээд миний тулсан тэр зүйл олон хүнд хүрээсэй гэвэл одоо ингээд кино хүртэл болгочих бас чаддаг. Хэлмээр байгаа тэр зүйлээ уран бүтээлтэй шингээгээд эсвэл өөрийнхөө дүрээр гаргаад ирч чаддаг. Ингээд маш тийм азтай хувь тавилантай хүмүүс гэж боддог. Тэгэхээр азтай шүү дээ. Ингээд одоо жишээлбэл уран бүтээлч бос хүмүүс ингээд сошиалаар өөр өөрсдийнхоороо илэрхийлээлээ ш тэмцээд л өөрийн амьдрал руу тэмцээл буруу зүйлсийн эсрэг ингээл тэмцээл гэхдээ нэгдэж чадахгүй байгаа юм л та. Тэгэхэд бид нар бол хамаагүй илүү давуу талтай. Мэдээж энэ бүхнийг даваад гараад ингээ өдөө болтол ингээд би сайхан явж би маш сайхан байгаа ингээд дуртай зүйлээ хийгээд өөрийнхоороо дамжуулж ингээд тэрийг гой соёлтойгоор уран бүтээлч замналаар ингээд тэр бүхнийг илэрхийлээ явж байгаа. Үнэхээр баяртай. Тэр энэ мэрэгжлийн хүчээрч магадгүй би өнөөдөр энэ бүхнийг давах тийм хүч надад бас суусан байж магадгүй. Гэл залбираа явах юм да уран бүтээлд. Гэхдээ ингээ хүн болгон юм бичдэг шүү дээ. Хүн болгон ай зохиодог. Хүн болгон ингээ шүлэг бичдэг. Хүн болгоноос ингээд өөрсдийн гэсэн үг, өөрсдийн гэсэн аялгау их шиг ингээл ундарчлаад тэрийг ингээ чагнажлж чаддаг байхгүй. Барьж авч чадахгүй. Зүн мэдрэмжээ барихгүй бол байгаа тийм. За битүүрээ яриа дуусгах өгч чинь. Тэгээ түрүүний ингээ ярьж байгаа дээр зүгээр би өөрийнхөө л ганц бодлыг хэллээ гэдэг нь
би уран бүтээлч биш болохоор ч юм уу, би дуучин жүжигчин те зохиолч биш болохоор гээд эсвэл өөрийнхөө ингээд сэтгэлийг тайтгаруулах, бусдад зориулахыг хүсэж байгаа тэр зүйлээ хийж чадахгүй байна гэж бити бодоосэй гэж зүгээр хувьдаа боддог. Ягаад тэр хүн болгонд ямар нэгэн зүйлээр чадах юм байдаг. Хүн болгон кино хийх албагүй, хүн болгон дуу дуулах албагүй те. Хүн болгон одоо байшин сүм хөшөө барьж өгөх албагүй. Гэхдээ тэр сэтгэлээ амрааж тэр хин нэгэнд зориулмаар байгаа тэр зүйл чинь танаар дамжаад гарахтаа юу болж гарах боломжтой юм. Тэргээл хийгээрээ гэж зүгээр бодогдоод ах юм. Яа гоё. Тэр шүү хүн болгоо ингээд ямар нэгэн үүрэг даалгавартаагаар одоо шоргоолч нар яах гэж төрдөг лээ. Тийм ээ. Шумал яах гэж төрдөг. Эднээс чинь бүгд нэг юм үүрэг даалгавартай ирсэн байгаа шүү дээ. Чон яага байгаад байгаа ингээд. За тэр илээ тас ингээд сэгзэн мэддэг ингээд байгаль орчныг цэвэрлдэг. Энийг ингээд хамгаалж яддаг. Тэгэхэд ингээ хүн болгон бас тэднэр шиг нэг өгөгдөлтөд төрсэн байт. Тэр өгөгдлөөл мэдрэх нь чухал юм шиг санагдаад байгаа. Нөгөө тэр өөртөөгөө байгаад өөрийгөө ингээ ойлгоо гэдэг байгаа чинь ганцхан тэрийг л ойлгох ёстой юм шиг байгаа юм. Миний л ойлголтоор шүү дээ. Тэгэхээр хүн болгонд ингээд бүх гоё юм бэ. Нөгөө талны хэлтэр шиг орчлон хорвоо дээр юу байдгүй тэр бүх зүйл хүн болгонд байгаа. Бид нар нэг мондагта уран бүтээлч киноч тулчаа ингээд байгаа юм. Огт биш шүү дээ. Энэ зөвхөн миний даалгавар. Чи энүүгээр дамжуулж имийг ойлгох. Тэгээ нааш үрээдрээрээ гэдэг нөгөө ертөнцрүүг явах нь шүү. Тэгээ би өнөөдөр ийм гоё барилга барьж чадахгүй шүү. Би гоё зураг зурж чаддаггүй. Надад чаддаггүй юмнууд ингээд үе түмэн биш шүү. Тэгэхэд тэрийг чаддаг үед миний чаддгүй юмыг чаддаг үе түмэн хүмүүс шүү. Тэгээ ингээд бид нэр тусдаа өөртөө ногдсон үүргээ өөртөөхөөрөө биелүүлээ л явчих. Яг тэр үүргээ биелүүлээд явхад бас яг өөрт оногцсон нөгөө хэцүү болон зовлонгоо дагаал явах хэвээр. Тий. Тэрнээс давах л ёстой юм чинь. Давах хэвээр. Тэгээд давсныхаа дараа харин би чадчихлаа гэд сууж ах хэвээр. Давсныхаа дараа өөрөөрөө бахархах цаг ирнэ. Гэхдээ энэ бол өнгөр цагс орох юм огт биш. Эрт ночрооч бас нэг даваад авчлаа шүү. Яах вэ? Ингээ өөртөө зориг өгөөд, урам өгөөд тэгээ маргааш би хүчтэй гიშг явах. Тэр л гоё байхгүй. За бидний урилга хүлээн авч хүрэлцээрс нь маш их баярлалаа хичээ. Маш их завгүй үед нь тэгээ уран бүтээлээ үлгэдэж аваад үзэгчтэй бас өөрийнхөө ажлынхаа нэгсэнд тайлна шүү те. Бас баяраа хуваалцах тэр мөчийг ингээд огтлоод их завгүй байх үедээ бас цаг гаргаж хурж ирсэнд маш их баярлалаа. Би тантай багахан хоромж гэсэн ингээд сэтгэлээ бодолд бас ярилцахыг маш их хүсдэг байлаа. Тэгээд энэ хүсэл маань ч гэсэн биеллээ. Маш их баярлалаа танд. Урбаниктай байхад өдөр бүр амттай. Энэ болохоор Монголд нөгөө үйл ажиллагаагаа явуулаад 30 жилийн байгаа энэ жил тэмдэглэж байгаа Урбаник Монгол компаниас манай зочдод өөрийнх нь бас гарын бэлгийг ингээд илгээсэн байгаамаа. Тэгээд Урбаникийн бэлгийг танд гартуулъя. За баярлалаа. Хоёулаа суугаад ирлээ. Харин тэгээд хүнд юм бэ. Тийм наач нөгөө шилтэй. Одоо бүтээгдэхүүнийхэн дээжийг манай ажлын дуусаг байгаа очоод багийнхныгаа дайлах нь байна. Гой бэлгээ хаваалтсан. Баярлалаа. За энэ Урбаникийн хамт олон бас ажилтан зөндөөх амжилт төсөө. Тэгээд яг хүн өдөр болгоо ингээл сэтгэлээ удлахгүй. Цаг мөч тутам таарсан хүн болгонд сэтгэлээ удлахгүй. Тэгээд бас яг нэг жоохон бодоод яваад исэн юмнаас минь хуваалцаж энэ сайхан өөрийнхөө мэдээд ямар гоё нэвтрүүлэг гэх үү одоо юу гэж нэрлэх үү те. Энэ сайхан нэвтрүүлгэндээ аваад тэгчтэйг ингээд сайхан сэтгэлийн минь нүгэ минь хуваалцаж ярилцсан маш их баярлалаа. Тэг улам гоё юм хийгээрээ. Эчин чамайг бас маш их хүндэлдэг. Бас манай урлагийн тогон дотор явж байгаа хүчрхэг бүсгүүчүүдийн нэг шүү. Тэгээд улам гоё юм хийгээрээ. Уран бүтээлчдийгээ улам их дэмжээрээ. За маш их баярлалаа ихчээ. Урмын сайхан өгөнд нь үнэхээр их гэлалаа. Биднийг бас сонсож цаг зав зарцуулсан үзэгч сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.